Энерлийн дээд буянтай сайхан аав Инхрихаар тэжихэн гэгэн дурсгалд зориулв. Монголын тулгар төрийн буурал түүхний өөрийн гэсэн улмөрөө бат тавил дээж алдар суугаан дуурсгаж явсан өнөртний Монгол аймгийн нэг бол яахын аргагүй Уранхай түмэн. Тэдний өв хойч үе нэр хийгээд уламжил голомтын хадгалан үргэлжлүүлж яваана Монгол улсын баруун хязгаар Алтай Уранхайчууд билээ. Уранхай гэдэг нэр Монголын нуус товчоноос анханаас ихтэй байдгийн билээ. Би Уранхай гэдгээ төрсөн цагаас эхлээд нийтэд зарлж явсан хүний нэг нь би. Хоёрдугаарт Уранхай гэдэг үг бол Алтай Уранхай, Тагнын Уранхай, Хөвсгөлийн Уранхай гэд ингээд янз янзаар нэрлэгддэг юм билээ. Тэгээд би Индианагийн их сургуулийн одоо Монгол судлаач нэртэйдэн хард орж гэдэг хүнтэй ярьж байсан чинь та нар бүгдээрээ л Алтай Уранхай штэ. Хэрв та нар яг чиний төрсэн газарыг нэрлэх юм бол Монгол Алтай Уранхай гэж тэр Уранхайчуудаа нэрлээ штэ гэж. Надад нэг тэгж хэлсэн. Эцэг өвгдийнхэн шүтэн барилгатай угсаагараа дамжин үе уламжил хонцгой чанар бэлэг тэмдэгийг буурал түүхийн нэгэн язгуур бүхий төрөл савдангийн шүтэлцээд үр удмынхны танилцуулсуу. Булганы голынгийн булган баавга хэмээх ихэр хоёр нуураас ихтэй булган тохой, буурал тохой, булжин тохой нутагтай чачирт сөнхөл жинс дорой цог харгай уляаст дээд дод булаг булган голын хавцал аршаан эндэрт мухар дунд төмөрт ихэд төмөрт цэн төмөрт улаан хус хардав хуурай зэрэг үеийн үед уламжлан амьдарч ирсэн ариун дагшин газар орноо алихан толгой бодис соброг нар зөв тойруулан толдноо. Орцгийн хорхон элхний олцны бүбэн удмынх юуны төрөнд удмааран бахархдаг. Тэд орцгийн хорхон гэхээсэн шар хөгшний гих олон төмний нэрсэн энэл удмааран бахархдаг болсон хорхон элхэн гэж тэр өөр мэдэхгүй. Харин шар хөгшний удам гэхээр хүн бүхэн мэднэ. Буурал голдуу адуутай, цагаан голдуу тэмээтэй нутаг усандаа биелэгжүү буянтай айл байсан гэж нутгийн ахмад муурлууд ам дамжин ярьдаг. Буурай ариун цагаан хөдөлмөрийг эрхмэлдэг дэндүү их хөдөлмөрч тусархаг нэгүүлсэнгүй шудраг хүн байсан юм. Нутгийн ядарч зовсон хүмүүст санаа сэтгэлийн мөн эд материалын тусламжийг сэтгэл харамгүй өгдөг зон олондоо нэр хүндтэй нэг. Нутгийнхан нь бэрийг шар хөгшний удмаас гуйх хөрөгнийг мөн л энэ удмаас сонгох чин хөсөлтэй. Энэ бол сайн сайхан удмын бахархал. Төрөл төөрөх эсхэн биднээс хэрхэн ариун дагшин авч явах нь гагцхүү ховийн зохион байгуулалтаас шалтгаалж өөрийн түүхэн бүтээж амьдардаг. Бидний өвөг дээдэс эдүгэ болон ирээдүйн амьдралын минь соёл иргэншилийн минь толимон иймдээ чивэд шар хөгшнийхээр бахархаж явдаг. Амны бэлэг аштын ерөөлтэй улсаа. Өнөөдөр сэтгэлийн өндөр байна. Янз янзын хүүхэд насны дурсамжууд санаанд орж ирж, өвөг дээдс мөн санаанд орж, тэднийгээ дурсан бодож, тэнгэр түвгээд хэрэгтэйгээ би өнөөдөр баярлалаа та бүхэндээ гэж хэлж зослоо би сая. Өнөөдөр эдийн засгийн амьдралтай эдийн засгийн амьдрал шуум энэ нутгийн өгөгдлийн буян гэж би дотроо бодож шүтэж явдаг. Өвөг дээдсийн буян, аав ээжийн буян энэ нутгийн буянаа.
Энэ үе нарын үндсэнд төрсөн цагаас хойш өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхэндээ байнга тээж энэ өвтгий хишиг үеийг хүрсэж энд ирж одоо ингэж явдаг метрдэг зэрнийг. За энэ нуурын хөвөн дээр миний хүүхэд нас бүр тодоосоос өнгөрсөн байдаг. Өвөө мэдээ эхлэж энд байлаа. Имэм надад өрөмөгч надыг одоо аргадаж тоглол хураг шихэнд явуулдаг байлаа. Өвөө минь чихэрлэгийн битгий өг чи яах чихэрлэгийн өгч хүүхд чи боллоо гэж ингэж өвөө минь зэмбэлдэг тэрнээс нууж байгаа надад өгдгөөс ихсүүлээд дурсамжууд их бий. Өвөө минь энэ одоо уртлын дунд юуны болгоцоо болдоо энэ дунд цадааны дээр надад анх зурмыг яаж агнах вэ гэдэг арга техникээр суралцуулж байсан. Ийм газар нутгаа. Тэгээд энэ нутгтаа урамцсан лавл миний одоо амьсгаа тавих амьдралын одоо бүхэл хугацаанд Монгол их орондоо хайртай чиглэлээ гэсэн төрсөн газар, унсан газар, угаасан ус энэ нутгтаа би мөнхөд хайртай байх болно. Миний өвөө бол их хөдлөмөрч бас хүний төлөө гэсэн сэтгэл санаатай ийм хүн байсан. Морой хөтөлчөө харин замын чулуу төвгээд явж идэг. Энэ замын чулуу замыг засах ёстой гэд явж идэг. Гадна ирж буучаад ажиллаа хийгээд дотор хоолыг бэлтгэж байхад гаднаас мордоод дараачийн ажил санаанд нь ороод мориндоо мордоод явцдаг ийм хүн байсан. Биднийг өөрийн төрсөн 12 хүүхдээ тэрнээс гарсан ач зээнэрээ болвол айхтар тэгш үзэж сайхан хүмүүжүүлдэг. Тэдний хооллолт, хувцсалд бүгдэд нь анхаардаг ийм сайхан нэгэн буурал байсан юм аа. Эмээ ээж маань ажилч бас ирэмгий ийм нэгэн хүн байсан. Осмоны дайны үед манай эмээ адууга хурааж яваад осмоны дээрэмчтэд баригдсан гэж байгаа. Тэгээ баригдсан буцаад яв адуугийн тууга явъя гэсэн чи яваагүй. Тэгвтэн зэрэг эмээг нэг морин дээр зайдан унуулчаад доогуур нь хөлийн холбоод энэ хүн салахгүй байна гэд адуутаанд буцаагаад явуулсан. Эмээ маань доогуураа хөлөө холбуулчихсан иржсэн удаатаа гэж байгаа. Энэ юуг харуулж ийнэ гэвэл бас л амьдрахын тулд хэдэн хүүхдээ өсгөхийн тулд тэднийг бүрэн бүтэн, элэг бүтэн, хоол хүнстэй, хувцастай байлгахын тулд эмээгийн маань гаргаж байсан бас нэг ирэмгий зан чанар нь энд харагдаж байгаа юм аа. Миний нах зэвээгийн энэ удмыг бол олцны бүүвэ биш шар өвгнийхэн, шар хөгшнийхэн гэдэг алдраараа бид алдарсан. Миний ээжийн тал бол тэгж алдарсан юм байгаамаа. Тэр чанараараа нутагтаа суургаа босгоцсон, овоонуудаа босгоцсон, тэр суурга, тэр овоон дээр өтгөс хөвшөд болоод нэлхэс хөөхөд бүгд очдог. Биднийг миний өвөөгийн удмыг шар хөгшнийхийг дурсдаг, баясдаг. Тэдний явж ирсэн тэр замналаар, сургаалаар явахыг хүсдэг. Ийм нэгэн нутаг усанд ийм нэгэн нагц нарыг хүүхэд болж төрсөндөө, зээн болж төрсөндөө би их баяртай явдаг юм аа. Хязгааргүй чин даас манддаг нар сэтгэлийн сайхан дэвийг дэн жиргадаг түнэр харанхуй гийгүүлдэг сар эвийн галыг бадран дулаацдаг газрын холыг туулдаг гол ус үгийн сайхныг сонсон бидэртдэг мөнгө цас дөргөл сардаг удам сайтыг бахархан толддог. Наймын 10 насны буян хишгээ оршон буй сайхан буурайтайхан хөөрөлдөх хорон бүр инээдэм цалигаантай. Уна гараж ордончан нийтэйхэн цэвэрлээд асгачгаа. Цагаан бодон цоггүй. Тэрээс цагаан бодон цогсоо. Арку ууч.
Шинжир өнцгөө цаавар цугаад. Оо за. Одоо унтахаас биш явна. Оо. Хотоос их наазны байдаг. Хүү Учирбатыган цагаан мод хэрхэн наадаж нойргүй хонсон тухай бэрээ цагаан замынхан ажилда гаргуун тухай ярихдаа айлчин гिчин бүгдийг л баясгана. Нахдыгын кавд айын замда сая өвдөрс кавд. Өвкәрнцгийн 12 күгдийн ахлаач окнаас гарсан би. 81 күрүү. За тэтгэм бол хар. Тэт кокшне жаван ода 80 кэд күртл асарчагаа дүкэлсэн окон би. Дэчин кэд күртлэн. Арди миничер өвкәрнцэг ода хатхал бэсгэ гэдэг газарт о явж явсан буурн мөрта цагаан тамаата цагаан ингэта цагаан буурта тийм өвөө явсан хатхал бэсгэ гэдэг газарт айжин тайгаад их хол яваад ирэхэд тэр цагаан ингэн хаврч төрсөн яа тэр түүхтэр тэр 12-ын ахлаач окнаас гарсан удаа 82 курчаа намгүй. Тэр кокшин авэжин ачи эн кэдэн нахцнэрийн буяр удаа ийм наслуу. Эн 5 нахц байд 6 дона нахцэгч байсан била. Яа, удаа ганцхан илдвэ. Яа тэр. Эн 5 нахцын нам көвдэн ирээд хүрээлжана нама өргөнө дураар нь өснээ нахцнартан тийм күн билэв гэв. 5-6 кöyгарда нэг ганцхан нохоо байна. Эн ба эднэсэр чонжах миний ганц гэвэн тэрэ. Одоо эднэс одоо намаа хүрээлв. Одоо эднэсийн ээжи 86 хүрсэн. Эмасуна буурл бергэн буй кишгэ хайрлсан сайхан бергэн байна. Хотодо эм бөгчөр нана мэжи. Насу я хайрлсан юрсад нана саагүрсэн. Их сайхан бергэн байна. Хамаа явсан газартагаан юртас автагаан эрүүлэнг нам төрөнөн ажлыг сайн сайхан гэгээд аавын нэр сайн гаргаад явцгаад оо нахцын гэвд яа тэр Төвчний орваа зүрхнээс айс эчи буа намч надтай хавихри Миний ээжийг бүүвэгийн цогт баяр гэдэг. Ээж маань аав ээжийнхаа 2 дахь охин нь. Миний ээж 12 өөрөө ах トゥ 12 удаа. Ээж маань 12 хүүхэд төрүүлсэн. Түүний 6 дахь нь би байгаа юм аа. Ээж маань одоо хэрэг байсансан бол ихээхэн том сурган хүмүүжүүлэгч, судлаач, эрдэмтэн байх байсан байгтай гэж би ээжигээ дурсдгийг. Хүний төлөө явдаг. Хэдэн хүүхдүүд дандаа зүүр цэцэн үг хэлж сургаж хүмүүжүүлдэг. Би нэг үгийг хэлье да. Бид хүмүүсийг хөө тэр ямар сайхан, тэр тийм юм тэгсэн байна гэхдээ зэрэг ээж маань хэлдэг байсан. Хүний юм руу битгий нүддүр. Хургатаа хоньны хөв тустаа, унагтаа гүний эдвэр тустаа байдгийм аа гэж ээж маань бидэнд сургамж айлддаг байсан. Энэ үгийг одоо бодохноо яг өнөөгийн нийгэмд хүн бүхэн мэдээсээ хүн бүхэн энэ сургамжийг бас санаж яваасаа гэж надад бодогддөг юм аа. Ээж маань биднийг эрдэмтэй номтой болгохын тулд Баян-Улгийн аймгийн Булган сумаас Ховд аймгийн Булган сумд миний хамгийн том эгч хамгийн отхон нагц маань Баян-Улгийн аймгийн Булган сумд 4-р анги төгсгөөд Дэлгүүн сум руу шилжих байсан.
Гэвч өргөдөл өгч хөөцөлцөөр байж Ховд аймгийн Булган сум руу ирсэн. Тэгээд тэнд бол бид нар насаараа амьдарч бид хэдүүлээ бүгд эрдэмтэй, номтой, боловсралтай болсон. Ээж минь хэлдэг байсан, авдартаа биш, толгоондоо хадгалж яваараа та нар. Альва юмыг авдарт байдаг юм чинь дуустгийн. Яг үүнтэй холбоотой бас ууттай юм руугаа дэлэнтэй юм дээшээ гих жишээтэй бидний хүмүүжүүлдэг байсан юм аа. Ээжигээ дурсаж санаж энэ ярихад бол бараг үйлмар санагдаж байна. Миний ээж бол ховор хүн. Хүмүүс болвол нэрээр нь биш, Отхон баярын ээж гэдгээр нь биш. Миний ээжийг Донёо гэж авгаалдаг байсан. Тэр нэр бол миний ээжид нүхээр насан туршид нь хоногшсон доо. Ээжигээ дурсан ярьж байна. Биднийг сайхан хүмүүжүүлсэн. Ардын хувьсгал явж ирэх жилөө тус гар улсанд тунхагсан түүхэн цагдор төмөр дахиад жил бүүвийн 3 дахь охин дуугаан хадаа мэндэлж ижи аавын илбэрэл хайрын төсөж индисим. Баг байхын айдуу зөөлөн хүний эсаар уурлаж уцаарлна гэж үгүй аривын цаган хөдөлмөрийг эрхэмлдэг хүн байсан. Зурман, Зандан, Алтан цэцэг, Насан баяр, Бат насан, Очирбат, Шилэг цэрэн нарын 6 хүүхэд төрүүлж 9 минь өсгсөн алдарт их байсан төдийгүй өөрийн ихч цагт баярын ихэд баярлуулж сэтгэл зүрхэнд нь гүн бат сэтгэл үлдээснийг Отхон баяр ихч маань дурсдаг. Ээжигийн ганц асарч тустай дэмтэй сайн охин байгаа юм. Би давхар байгаа юм шүү. Та нар Шилэг цэрэн гайтайхан амаржуулаарай гэж захиж байсан сан. Альваад гомдлно гэж үгүй. Амьдрал болоод биеийн эсаар амар амгалан амьдарсаар 85 насыг зоогуулсан буянтай ижи. Энэ өдрийн мэндийг хүргье. Максрын Шилэг цэрэн гэж хүн байна. Бүүвэн Өлзийт гэж хүнээс гарсан Отхон охин Шилэг цэрэн гэж хүн байна. Та нартай энэ өдрийн мэндийг хүргье. Ээж маань Бүүвэ гэж хүний 4-р охин нь байсан. Эхээс 12-лаа миний ээж ийм сайхан буурал байсан. Тэр хүний Отхон охин байна. Би та нартай энэ өдөр хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Насан буурал аавыжигийн ачилж амьдралын сайхан үеүүдэд хамт дан байж баярлуулсан үр хүүхдийн ачлал үрийн үрд ирдэг учраас ирээдүйн хойшийн аж амьдрал өөдлөн дэвждэг учиртай. Бүүвэн пүрүү 15 настайдаа туйлын аялгуу тавшид сураад туйлын аялгуу биелгээ морины явдал товшуурынхаа магтаал бас төрөл бүрийн дууг оройн цагаар товшуурд нь дуулж байлаа. Айл хотлоор өнгөвлжөнд он буусан үедээ оройн цагаар айлын хүмүүс том жижиггүй нэг гэртэн цуглаж товшуур товшиж хээр морины хялгас билээ хэдэн хурууны эрдэм билээ товшуур минь дуутай шүү би минь цуутай шүү гин бас дуулж хүүхдүүд охид биелгээ хийж оройг нилээд хөгжөнтэй өнгөрөөдөг хөг аялгуу дуу хуурын ишгэлэн байсан. Аавынхан эзэмшин тоглож явсан товшуур хөгжмийг Америк нэгдсэн улсын Блумингтон хотын Индианагийн их сургуулийн музейд биелгэлж одоо Азийн түн дотроо Монголын хөгжмийн зэмсгийн бодит төлөөлөл болон хадгалагдж байгаа. Надад бас дурсах санах тэр дурсгалд байгаа ой санамжаа нийтдээ хуваалцах тийм шалтгаан бас байгаа юм. Ягаад гэвэл би өөрөө баруун Монголын Булган голыг өгсөд уруудаж нааш цааш хэрж явж хүн болчоод
тэгээд Улаанбаатарт ирж сургууль соёлын мөр хөөж ингэж явхад Ховд аймагт миний нэг төшиг тулгуур байсан хүн бол Бүүвэн Пэрнэлээ тэдний гэр бүлийн улсууд манай Жамсарангийн хорлоо бэргэн байсан юм аа. Тэгэд өнөөдөр өр хүүхдүүдийнхээ хамт тэр сайхан улсуудыг дурсаж ярьж хөөрч бас нэг ийм дурсамжаа хуваалцах над боломж гарч байгаад би их баяртай байгаа юм. Бидний гаргасан нэг ном байдгийм тэрэн дотор бол би хорлоо бэргэнэ пэжгахыга том хөө бөхшлүүнийг нь бусад өр хүүхдүүдийг нь би дурсаж ярьж тэмдэглэсэн байгаа. Яг өнөөдөр хөвдөгтэй зэрэг манай хорлоо бэргэн баярын өмнөхөн дархан бэр болж олон банд хүүхдүүд өсгөснийхээ үр шимийг хүртсэнд нь би хол байсан ч гэсэн бас сэтгэлээрээ хамт байсан да баяртай байдгийн. Сая ирээд бэргэнтэй уулзаад өнсүүлээд гарахтаа бас бэргэндээ хацраа өгөх бол надад их гоё байсан. Аавын ач ээжийн хэлбэрлийг ямагт санан дурсаж үр хүүхдийн сайн хүн болгохын тулд хийсэн бүхнийхин төлөө тэдэндээ бүхийг мөргөж сүслэн залбирч явна. Нутгаас хамаатан ахад үлсийнхээ бахархал нь улсан хоёр буурлынхан хөдөлмөр зүтгэл нэр хүн дээр дамжин улс орондоо хэрэгцээтэй хүн болж олонныхон дунд тэднэрээ нэрлүүлэн үр хүүхдүүдээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлэн айл өрөх тус гарлан хурим найр анзангүүлж удам судраараа бахархан аж төрж явна. Хүмүүний амьдралд ойр дотн явах холдох ойртох янз янзэл үе мөч таардаг юм билээ. Тэрэн дотор одоо Пүрвийн өвш Понцгийн сэсэр Пэрнэлэн бөхшлөн гэсэн 3 хүн бол нэг үед нэг насанд нэг богцонд орж явсан бид 3 хүн байдгийм аа. Тэг өнөөдөр дунд нь байгаа хүнийг бид дандаа дурсаж, дандаа ярьж, дандаа хажуудаа юм шиг, дандаа дэргэд байгаа юм шиг үг хэлсэн дурсаж үйл хийсэн ч гэсэн санаж явдаг тэр хүн бол одоо Понцгийн сэсэр гэдэг хүн байсан юм. Тэгээ одоо хүртэл бол одоо бөхшлөн бит хоёр бол тэр юу дүүгээ гэдэг юу гэдэг тэр хүнийг бол байнга дурсаж явдаг. Хамгийн сүүлд надтай охин авсарж уулзуулаад за чи намайг тоохгүй байж болохгүй шүү. Намайг тоохгүй бол охин хүүхдүүдийн минь мэдж явна шүү гэж хэлсэн. Тэр дурсамжтай мөч бол надад одоо хүртэл санаанд байдгийн. Тийм учраас одоо бөхшлөн бит хоёр уулзуулганд нэг яриад, нэг хөөрөөд, нэг наан цаан болж яадаг ийм учиртай юм. Тэгээ энэ бол яг одоо цаг үеийн дурсамж болж хүүхдүүд нь бас үлдээсэй гэж би бодож байгаа юм. Ээжи ах トゥ 12 удаа байсан. Тэр ах トゥ 12-ын хүүхдүүд нэгэн гэрт өссөн юм шиг их ойр дотн ингэж амьдарч өсөж хүмүүжсэн. Түүний нэг жишээ бол миний нагас эгчийн хүүхэд Понцгийн сэсэр, миний нагас ахын хүүхэд Пэрнэлэн бөхчлөн, миний төрсөн зүй өвш 3 байдаг л да. Энэ 3 маань нэг ижигээс гарсан юм шиг, нэг аавын хүүхдүүд шиг нэг голд ингэж өссөн их бахархалтай байдаг. Нэг ялангуяа миний сэсэр гэдэг дүү өнөөдөр ертөнцийн мөнх бүсийг үзлээч гэсэн тэр амьд хിവэрэ
бидний зүрх сэтгэлд байдаг. Мэргэжилдээ онцгой сайн мис засалж эмч байсан. Тэ мэргэжилдээ онцгой сайн ахан дүүстэй элэгтэй түгээрч барахгүй нутгийн ард түмэнд түшиг тулгуур болсон болж байсан нэгэн дүү маань өнөөдөр ертөнцийн мөнх бусыг үзлээж гисэн ховдчуудын зүрх сэтгэлд төрсөн ахан дүүс бидний зүрх сэтгэлд үрд хадгалагдаж явдаг. Тэрнийхээ сайн сайхныг биднэрт уламжилж хамгаалж явах юмсан, дурсаж явах юмсан гэсэн сэтгэлтэй байдгаа. Орон амтадан айлын күн болоод ирсэн. 12 хүүхдтэй шаркогшно гэдэг айл дээр бэр болоод тэгээд энэ дээр гэдэг юм бахуу бидний найраг таан түлшан түн цай нийтлэл болно анги кежага юм байх ямаган сам Ögülert was çıkarlar tülne öve mağirin çağışanna usayamma. İmilacıl tevesin. Iri ayrı cil garı olsuna sor tom küküt garsın versen. Bur apodu da bas şütera zuç suri dedik bas. Ina argıncık. Şütera zuç bitmirin apas tegat sormur bas keydi bas mana av. Tegat bitmir avasa tatat ingat bitmir büktara ninga sur çıksın. Doda dörüt kuyda yapacağına bitmir. Bitmir inga dörüt kuyda yapacağına. Inde rukuşçana kıhtı da zağı masna bayırken gelednir apçırat bayırlığa da masna bayırken adgiltalinga bäçilen natun simalı kıhtıtta bayırılçıl sonam bi. Mina avçımas zarozan nasında der hatkodindan devcesin der. Gençki ordu der hatkodindan yazın devcesin. Ve mana avçımas hatındaran da tanesi hatkod der hatındaran nirkildik. Çingösün akçına doktoran nömür nödükta çin. Hümesin mina. Mina hatım abi soyur bol. Hoyrun naykırat borxum olsun ter oyrkunna gardır negert borxum boltul väsön. Hatım abi can asırat. Hatım abi maktık väsin. Niku bitoyrun çağı çanç. Bitoyrun toğa verç. En gol en bitoyru yana en mu emgün bitoyru yana gat. İngitik väs. Natik teye maktık. Хар багасаа гэр бүл болоод ингээд социализмын үед бол мал сөрөг хариулаад ингээд одоо хажуугаар нь гарын нур эрхэлж янз бүрийн юм хийж ах нутаг уснаа бол нэртэй төртэй хүн байсан. Тэгээд тэрний хажуугаар бол одоо эр хүүхдүүдээ ингээд зөв хүмүүжүүлж даруух нь ажил хэрэгч тийм хүн байсан манай. Нуртаа сураар юм хийдэг, модаар юм хийдэг. Янзан зэм хийдэг гарын нуртай хүн байсан минь. Хүн олон тэмдэн тустай, олон тэмдэн нэртэй төртэй хүн байсан. Олон ард тэм олон тэмцэм хүндэтдэг минь нэртэй хүн байсан. Аавыгаа битгэрч санаж турсаж явдаг. Миний өвөө бол одоо 1939 оны болон 45 оны дайнд оролцож исэн баатарлаг дайчин ийм хүн байсан. За миний өвөө Хиттийн Чикэ хотод Япончуудаас чөлөөлөх дайнд оролцож исэн ийм гавьяатай хүн байгаамаа. За мөн миний өвөөгийн одоо маш гайхамшигтай чанар нь гэвэл одоо маш тийм шудраг хүн байсан. Тэгээд үнэхээр тийм их сайхан удам судартай
тэр зан чанар нь одоо үр хүүхэд биднэрт үлэгдэж бид нар одоо өдий зэрэгтэй ингэж амьдарч байгаамаа. Төрөл садан хамаатан садан нухтай хүрээл актив үед газар үе заавыг бид хөдөө танилцгээд ингээд урагшаа давуулаад активтэйгээ танилцуулаад явдаг байлаа. Намайг бавахт манай аав ингээд намайг дагуулаад хатлан тариагээл хол өөрийн юмд ихэл явдаг байлаа ингээд. Миний аав бол бас олонтоо хошин шогч орж гарсан том багтай бүгдэнтэйгээ найрагцсан гэдэг ингээд их хошин шогч юм хүн байсан. Миний аав надад их бахархдаг байсан. 6 охины дараа төрсөн ингээд надыг амар их эрхлүүлдэг. Надад чи бүр юм хүргдэггүй тэгэл амар их хүүхдэн байсан би. Аав ээж байж хат очноороос нэг ирчиж ялаа. Одоо танууд биднэрээр адилхан эмээ болоод том бол эрхэгтнээс одоо энэ сулум сайхан ажилтны өндөр амжилттай өөрсөн миний насан гэрч наягарч насалж хэдэн хүүхднээ сайн сайхныг явахыг баярлсунаа гэвдэмээ. Тэгээд манай ахнуудууд маань бидний гарыг нь ганцхан бүргээд хөлийг нь дөрөв түргээд тэгээд бидний үдий зэрэгтэй хөргөсөн авиата одоо хөдөлмөрч ажилласан бахарх түүхтэй түүнээс хадмас шилжтэй хүн бэрхшээлтэй үеийг даван туулаад өнөөдөр авчирсан бахарх түүхтэй сайхан хүмүүс залуучууд бол бид нар ингэ ахнууд үе одоо асарч хөндлөхөөс гадна хойч ирээд үедээ бас тодорхой үр гүйцэтгэх ёстой гэж ойлгож байна. Өвдөж зовоод ингээд ухаангүй байхад одоо намайг ихэвчлэн эргэж авчихсан санхүүгийн тусламж үзүүлсэн, сэтгэл санааны тусламж үзүүлсэн, ном хуруулсан, залбирсан одоо бүх хүмүүс бас баярлалаа гэдэг хэлсэн байна. Тэр нь манай аав ээжийн тухай гэх юм бол манай ээж одоо бүүвэ гэдэг одоо тэр шар хөгшний 12 хүүхдийн нэг нь тэгтээ багада бас их амьдралын хатуу хөтөг туулсан одоо 2 хүүхдийнх нь магадгүй хамгийн их туулсан байж магадгүй. Ягаад гэвэл багада одоо баруун хил бол сайн төхөн жамжаагүй байхад одоо дайн дажин нүдэл судлын үед гэрээсээ төөрөөд айлын ачаа дагаад тэгээд нэг 6-7 орчим настай байсан юм уу да. Тэгэхдээ айлын ачаа дагсаар байгаад одоо тэр Чингэл өрөм чин гэдэг чи одоо бараг тэр хилийн цаана одоо үлдсэн Монголын нутаг тэр хавьяас ингэж айлын ачаа дагаж явсаар байгаад Ховд аймгийн одоо Чандман сумд ирж нэг айлд одоо өргөгдөөд тэгээ 18 хүрснийхээ дараа өөрийнхөө төрсөн одоо аав ээжийг олж ингэж буцаж одоо ах дүүстэйгээ нийлсэн ийм байдаг. Тэгээд ийм багадаа юм бас бэрхшээл үзснээс гадна бас олон хүүхд төрүүлж бас олон одоо бараг тал нь бол бас хүн болоогүй. Гэлээгээд 6 одоо хүүхд 3 эрэгтэй 3 эмэгтэй
одоо хүүхд төрүүлж өсгсөн манай ээж бол үнэхээр өндөр ээж шиг тийм хүн байсан. Тэгээ манад бол байнга л одоо хүн болгон цугладаг. Ийм одоо бараг л нэг одоо цагийнхаар бол хүмүүсийн цугладаг клуб шиг тийм айл байсан. За манай бол халах голд 39-с 44 онд цэргийн аль паасан, дараа нь баруун хилийг төвхнүүлэхэд хил хамгаалахад онцгой чухал үүрэг гүйцэтгэж бас эх орныхоо даалгавраар бас хилийн гадна бас тусгай үүрэг гүйцэтгэжсэн ийм хилчин, малчин тэгээд зохион байгуулагч, өдөртөгч юм хүн байсан. Манай ер нь тал бүрийн авьяастай хүн байсан л да. Тэгээ сум нэгдлийн дарагч байсан, малчинч байсан, ардын хурлын депутат. Тэгэл дархан мужаан өөр нь хийхгүй ажил бол байдаггүй ийм л хүн байсан. Тэгэхээр манай ээж бас тийм амьдралын ухаантай. Тэгээд олуулаа их эвсэг тэр 12 улаа хоорондоо дандаа тийм их дотн нэлгэсэг. Тэгээд энэ олон одоо хүмүүсийн одоо ихэнд нь толгойд нь гэх юм уу одоо байсан хүн бол тэр манай ээж аав одоо шар хөгшин гэж нэртэй юм хөгшин хүн байсан. Би одоо багтаа сандгийн 1-2 настай л байсан баг. Манай дээр буурал морьтой тэгээд нэг чулуун дээр ингэж зогсож байгаа л морио ойртуулж байгаа л мордоод явчихдаг. Тэгэл манай ээж гэсэн манай хар хаяа ирдэг тийм бор намхан ийм хөгшин байсан. Ээжийн хүү ирдмээрээ аавын хүү алдраараа гайхуулна гэх мэтээр ааг сургаал айлдаж урмын үг байнга харилна. Сэтгэлийн тэнхээ хатыг үзүүлж гай зовлон учирсан ч бидэнд дулим сан харуулдаггүй. Аливаа бэрхшээлийг сөржил гарын шүүгж зоригжуулдагсан. Энэ бол Аакхийн гайхамшиг чанарын нэг байсан. Түүнийхэн бунцэг нь гал ус харшуулсан төмрийн дарахнаас бусад мужаан гар урлал хаана өн тоон сүлжмэл товруу ногт хазаар чөдөр гүрмэл цээжтэй бугуйл хийдэг. Аак ээжи дал гарсан насан дээрэн ойд шидэх дээл хувцсанд гаргуу байсан. Одоо шаав ээжийнхэн урлаж хийсэн бүхнийг эдлэн хэрэглэж бие сэтгэл дулаахан явна. Төрлөксөн орон нутагт ангөр хүүхдүүд нь оюуны болон үргэлжид зон олонд хэрэг болж амьдрал хавьгнэ дэвжин дээшлүүлэх үйл хэрэгтэй хоёргүй сэтгэлээр хандж ирлээ. Одоо чулуугаар орсон тэр одоо намхан байшинд хичээлж ирсэн. Тэгээ сүүлд бас тэр байрыг шинжлэх гэж шинжлэхт нь бас анхаарсан. Тэгээд ямар нэг байдлаар тэр бас аятайхан болсон гэсэн. Тэгээд тэр одоо сургуулиас бас их сөрхий одоо хүмүүс төрсөн гэж бодож байгаамаа. Тэгээд тэр бас их тийм буянтай сургууль. Тэгээд тэр хүмүүсийг бас ингэж хичээл номдоо сайн одоо тэмцэгч, эх оронч, эхийг бүтээгч болоход бол тэр байгальдын сайхан үзэсгэлэн, тэр сүрлэг өндөр уулс, бас тэр хатуу ширүүн уур амьсгал энэ бүгд бол нөлөөлдөг юм шиг байгаамаа. Намайг төрүүлж өсгсөн ээжийнхэн үлмид тэргүүн оройгорон мөргөй. Нартад намайг хөтөлж хүний зэрэгт хүргэсэн аавынхаа сэтгэлийн бусганд 108 тай сунаж сүслэе. Ажлахын дээд амгалан харилсан хөх сарны сүдрүүгүй тонгол гэгээтмэл мийдэтэн хүүнэ таниар халхалгадан хүний зэрэгт хүрчээ. Бидэн хөх бодвол тэнгэрийн уулан дэлгэрсэн мэт зөөлөн сэтгэлд тань зөндөө удаан жаргажээ. Урхад минь. За би одоо 18 настай өвгөнтэйгээ одоо гэр бүл болж суусаа. Тэгээд 19-т анхныхаа хүүхэд гаргасан. Тэгээд 13 хүүхэд. Хэрэн 54 жил амьдрахтай 13 хүүхэдтэй болсон. Тэгээ одоо бол миний хүүхдүүд бол ач зэ 30 нийлсэн одоо 80 гараад одоо 90 дөхөд явж байна. Одоо нас 85 хүрч байна. Энэ хугацаанд бол
хүүхдүүдээрээ одоо асруулж, тордуулж, тойгуулж одоо өдөө болголаа. Анх хүүхдүүдээ өсгөж байхдаа бол таанууд хэзээ хүн жаргах юм бэ? Таанууд жаргатлах юм гээд ингээд бөхөмдөг цаг над их байсан. Тэгмээргүй юм байна лээ. Одоо хүүхдүүд өсөхтэй зэрэг эхлээд бол хүүхдүүдээ өсгөж торнөлөд хүн болгодог гэж итгэжсэн бол том болж өтсөн оны бол ер хүүхдээрээ эргэж асруулдаг байна. Гэдгийг одоо би сайхан мэдэрч байгаа. 85 хүртэл одоо тэгээд өдрөөр хүүхдүүд минь ач зээнэр минь надыг ээлжээр эргэж хардаг. Хүүхдүүдийнхээ халамжинд одоо ингээд сайхан жаргаад явж байна би. Олон хүүхэд гаргалаа гэж анхандаа залуу настай байхдаа бол их л бөхөмдөг байсан. Тийм юмгүй юм байна лээ. Одоо дараагийн ер хүүхдүүдтэй болоод дараагийн хүмүүстүүд анхан дүүс юмөр төрөл усуудтай загчлахтаа бол ер хүүхдүүдийн буян гэдэг их юм байна. Кичнэл бурхнаас ер хүүхэд хайрлан тэрнийг өөд нь илгийдэж аваад одоо Күнхийгээд абул ичээч нас эндэр болохын эцэст бол өөрийгөө асруулж ингээ сайхан жаргад юм байна гэдгийг хэлмээр байна да. Тэгээ миний гэдэг хүүхдүүд бол одоо бит хоёрын төлөө бол одоо их буюу үйлдэлхийг их хүсдэг. Экүний ачиг хариулахыг их хүсч мөрөөж явдаг. Тэгээд одоо 85 насны ой хийлээ одоо аавдаа бол сургал босглоо. Тэгээд жилийнхэн цагаан сарын шиний ясанд бол нэг хий дааж авч өдрийн урлыг дааж одоо дандаа бурхан шүтээндээ ингэж мөргөдөг залбирдаг ийм заншилтаа. Миний хэдэн хөвцөд бол амьдралынхаа хугацаанд бол бүх юмаа ээж аавдаа зөрүүлж яаж сайхан байлгая да байсныг байхгүйг тэр янзаар нь яаж сайхан байлгая да гэж их бодож ингэж итгэж явдаг хүүхдүүдтэй миний хүүхдүүд. Хүүхдүүдтэй нэг баярлж явдаг ер хүүхдүүд бэр ачжээ болоод зөндөө олон хүүхдүүд эднүүд бол одоо надад маш их хүрээж тэднүүдийнхээ хүрээсэн хашаан дотор нь одоо би ингэж 85 нас хүртлээ ингэж эднүүд дотор нь ингэ бүвэлэгдэж ингэж одоо амьдарч байж байна. 85 жил дээр чинь чамаа барьж авандаа гэж хүрээд юм уу миний охин. Ой яа яа. Бамбаа ингэж юм мөчөлж хайртай шүү гэдэг. Күлээсэн күчсэн хүн хүрээд юм уу гэдэг. Эмэдэ. За холоороо сэрсэн миний ах дүүнэр ир хүүхдүүд аян замдаа сайн явж ирвүү. Би одоо 59 онд энэ айлын дээр болж ирсэн 18 настай. Тэгээд айлын дээр болж ирээд тэгээд 11 хүүхэд төрүүлээд одоо эсий боожуулаад 27 жил ахуй үйлчилгээнд ажиллаад. Тэгээд миний хогш нь одоо машин барьдаг жолооч хүн байсан. 37 жил ажилласан. Сургууль ахуй үйлчилгээ 2. 1953 дугаар онд Ардын цэргийн албанд татагдсан ирж жолоочийн мэргэжил эзэмшиж Борон нуурын сангийн аж ахуйн жолооч 1958 дугаар оноос өөрийн төрсөн нутгийнхаа артельд сумын сургуульд жолоочоор гавьяаны амралтанд гартлаа. 40 гаруй жил ажилласан хөдөлмөрийг үнэлж төр засгаас алтан гадас содонгоор шагнаж онц тээвэрчин 3 удаагийн 5 жилийн гавшгааж аймаг сумын 5 удаагийн аврагуулж хөдөлмөрийн үр шимийг хүртсэн. Таксины давааг миний өвгөн
хэдэн он байсан болов уу да. Юу 60 он. 60 онд энэ улагчны даваагаар 130 машинта анхандаа давж ирж байсан. Энийг огшин. Тэгээд ирчгээд одоо энэ сургуульд 37 жил ажилласан. Тэгээд сургуулийн хүүхдийг наашин цаасан зээж амралтны үйдээ хэрэгдэг. Амралтын дуусгалагаар авч ирдэг. Тэгээд мод төлөөгөр зээж нэг хүүхдийн гар хөл дааруулаагүй 37 жил сургуульд ажилласан. Миний өвгөн. Тэгээд анхлаад энэ улагчны даваагаар давж ирсэн миний өвгөн. Тэгээд энэ зам нээсэн байхгүй юу гэж мачаана. Тэгээд одоо сургуулийн хүүхдүүдтэй тэгж үйлчилдэг, нэгдлийн нэглэлчд энэ ах үйлчилгээ хоёроо хавсарч ажилладаг. Би ах үйлчилгээнд ажиллаад ах үйлчилгээнд бараа янз бүрийн ойжод гаргадаг байсан. Тэгээд түүнийг аваад чижээ тарааж, малчдад тарааж өгч, хошоо мас авахулж ирээд бүгдийн тарааж малчдыг хангадаг байсан л да. Тэгээд одоо сургуулийн хүүхдийн дарах görхийг миний хогсон даадаг байсан. Тэгээд миний ахмад бэлбэргүй бас тусгаарсан. Энэс минь ганцны дууш миний ахмад юу их гомдохна ядааны фамиос хөрөдөг бас ганцны дууш Монгол улсад 1-р зэргийн жолоочид тун цөөхөн ахаар мань үйлчлүүлээгүй түүнээс амьдрах ухааны сургам жүлгэр жишээ дэмжлэг тусалцаа аваагүй хүн тун хавар. Минжүрих гэдэг айлын гадна морь машин мотоциклийн уяа зогсоол сулгүй гэрт нөрвөл хөгшин залуу хүүхэд багчуудаар дүүрэн эдээ будаа нэлбэг үйлчилгээнд нь сэтгэл хангалуун ийм л нэгэн айл байдаг сан. Булгаа бэрхэн артелд ахуй үйлчилгээнд эсгүүрчин мастер эхийн алдрын 2-1-р одонтой алдар дэх ажиллаа хийн. Хүүхдүүд асарч өсгөн гэрийн эзэгтэй болж ахан дүүс зочин гийчин дэнгүүлчилэн зуны улиралд цуслан гарч мотоциклээр ажилдаа явна. Тэгээд миний хатам аав одоо ийм сайхан хүүхдүүд байна. Сайхан өсгсөн сайхан хүн байсан да миний хатам аав ээж хоёр. Одоо тэгээд нутаг орондоо нэртэй төртэй халамжтай сайхан улсууд байсан шүү. Одоо эр хүүхдүүдийн цуг сайхан цуг амьдралдаа ахуйтай тэнэс цоцрохгүй амьдралдаа явж байгаа шүү дээ одоо. Миний эр хүүхдүүд. Миний хүүхдүүд ч гэсэн ээлтэй амьдралдаа сайхан явж байгаа. Цас дуулан даамөргөж Алтайн улсын бүдүүн арц хаан угуулж сан гаан тавин ээжи гал төлсийн дараа гэр дулаацаад хоймроор зулж унтсан бид чинь нэг хэсэгтэл ээжийг дуудтал нам унддагсан. Сайхан удтай жинхэнэ гүрзийн цаг өглөөгөр нүдэж цайныхан эдэг хийн. Тэгээд л ээж маань том дангтай сайгаан аавтайгаан цуг сайхан тухлаж өөндөө бид яахав хермон хүүхдүүд агтай цай ховл магнайтны үрчлээс суун гин. Миний ээж ахынхын ингээд анх шүрийн босгосноо. Тэгээд бид нэр яг энэ нутагтай байдаг юм хүмүүс хотод амьдардаг. Тэгээд хамгийн гол нь энэ манай буурлууд энэ агц нар казаг уранхай энэ алиш олон төм дотроо нэр хүндтэй тийм тусрахыг тусч тийм хүмүүс байсан. Тэгэд артын бүд мэддэг. Тэгэд би хамгийн гол нь ганц баярж явдаг юм юу гэхлээр би хүүхэд байхад манай нэг
16 та ах минь бурхан болсон юм. Тэгээ тэрнээс хойш манай ээж өвчтэй болоод хэдэн жил бүр одоо тийм одоо сэтгэл мэдрэлийн тийм утааш гэдэг юм уу тийм хүн болоод өвдөд бүр эдгэршгөө тийм болж яхад нь манай энэ хоёр нахчийн нах сарын бэрэгчүүл одоогийн тэр зүү хараад одоо Цэлэн аймгийн зүү хараад тийм амьдрчаас нэг далхи гэж одоо күндаваа шимжлүүлж өгөөд тэрнээс хойш миний ээж улан жил амьдр шингээд биднэрт бас бараа нөмөр болж яасан тэр их буйны бих өргөж бас санаж явд юм а. Тэгээд чадвал энэ хүмүүс суулъя гэж бас чадлахын гэрээ зүтгэж явдаг. Миний гол тэр баярж явдаг юм тэр хүмүүс. Тэгээ манай энэ хүмүүс тэр бурхан болсон хүмүүсийнхаа бас уурлуудын минь тэр буян гიშгийг бас хүртээ тэр одоо сайн хүмүүсийн үрсад өшөө тэр сайн хүмүүсийн сайн чанарыг нь хадгалж хөөж ирээд үед ингээд буурлуудынхаа буян гიშгийг хүртээд урт нас удаан жаргаж явах бол туваал гэж Кели ярана баялаг бас тиймэрхүү. Биенийхэн жаргал зовлонгоо хуваалцаж элгэмсүү байдаг ёс орон нагас минжүүр төр чуулуу сумаас холдуулж булгай бэргэнтэй цуг хот явуулж перинлээ гарах нь хүүхдүүд санаа сэтгэл тавин ингэж бийсэн төссөн шар хөгшний үр удмынхны нэгэн сэтгэлийн сайхан илэрхийлэл юм. Нутаг орондоо нэр хүндэтэй хүн амьтанд тусрах уу эвсэг зан чанар бусдад үргэлжид олон тавих нэгэн үд халгыг нээж байдаг нь дамжиггүй. Одоо шар хөгшнийг гэж нутгийнх нь нэрлдэг. Тэгээд тэр хоёр буурлын 12 хүүхдийн одоо хэнтийг нь миний ээж хар толгой гэж сайхан буурлын байсан. Тэгээд энэ өнөр итхэн энэ бүлд өсөж төрж өссөн ээжигээ тухай юуны төрөнд ярий. Миний ээж бол энэ шар хөгшний одоо өөр хүүхдүүдийн нэг адил их зөв хүмүүжлэр хүмүүжсэн. Одоо би ер нь нас явах тутам тэр хүүхэд байхад ярьдаг хүсдэг тэгээд бас заримдаа бидний хөтөлгөөтгöd бас загнаж сандарч ярьдаг тэгээд сургамжилдаг зүйл нь бол миний хүүхдүүд ер нь бусдад л тусдаа яваарай, тусдынтэй яваарай. Тэгээд ер нь ажлыг ер нь одоо голж болохгүй ер нь тэгээд олонтой бараа л гэж загтаг байсан та. Тэгээд ээж маань их олонтой орсон харсанд одоо цайтай мэдээтэй ундтай тийм хүн байсан. Манайх олуула эцгийнхээс 11 хүлээ байсан. Тэгээд гэр дотроо олуула болохоор бидний гэрт хийдэг ажил бол харьцангуй амархан амждаг байсан. Тэгэл одоо аль болох цөөхөн хүүхдтэй хүүхдүүд нь баг балчир тэр ах дүүнэр лүгэ бид хэдийг одоо хуваарилдаг байсан да одоогор бол. За чи тэр айлд очиж тусал миний ихчиг одоо шивэл өөр айлд очиж тусал гал. Миний дүү бол дахиад өөр айлд очиж тусал гээд. Тэгээ тухайлбал би бол 5 дугаар ангид төгсөөд Батнаас ингээд манай ахынд намайг очиж зуны амралтаар ажил гээд. Тэгээд өөрөө тэдний нөгөө хүүхдүүд нь жоохон байсан юм уу тус дороогүй. Тэгээд тэнд зуны амралтаараа зүүнжин тэнд ажиллаад хоныг хариулаад хөрөшгийг эргүүлээл өвлийнх нь мод түлшийн бэлтгэлцээл зүгээр нэг жишээ гэж ярьж байна л да. За тэгээд сумын төв дээр бол манай өвш ахих мужаан өвш гэж тэдний
охтууд бол ерөөсөө бас тус дороогүй байсан. Тэдний ус түлээгийн зөөн. Тэгэл гэх мэтэр юм бид нар гэртээ байхаас илүүтэй тэр ойр хавийн ах トゥ нарын одоо жоохон хүмбэл муутай тэр айлуудаар ирнэ их явдаг байлаа. Явж тэдэрт одоо багч бол тус нэмэр болдог байлаа. Тэгэл эн чинь тэгээд ер нь хожимч гэсэн бас тэр ээжийн тэр одоо сургаал тэр ухаан сүүлд ингээд ер нь олон газар яваад олон хүнтэй ингээд хамтарч ажиллаад үерхэж нөхөрлж явахтал ер нь бусдад тустай л яв гэсэн тэр үг нь ер нь байнга сонсдоо ер нь одоо ч гэсэн ер нь баг миний амьдралын баг зарчим болсон да. Гэрийн тонон дэгвэ гэрэлтэн нумарсан 100 өнгийн солонгоноос генетхэн ижимэн дуртай өнгө тасран олон өдрөөр бороо орохгүй алус хол жинтэйсэн аавудаад ээжимэн нинэдэд сөөрчлөө хайчуу айдуухан дуграад цай хоол өгдөгсөн ааруул эзгий зөөлөж идэгсэн. Үгээ гэдэг нь одоо хамуур гараа ирдгахнаа дээрээс хурдах юм яагаад. Тэгээд одоо миний багнаас миний нэг дүүг гаргаад төрхасаа бодоод тэгээд өнгөрсөн. Тэгээд би одоо энэ чинь дээрээс насраад одоо бас янз янзын зовлон үтсөө багтаан болсон. Муу юм бараг голдоо нийлэн үзлээ. Тэгээд чинь гардаар өслөө. Тэгээд одоо бас муу сайн үзэгдээд хэвээжгээд одоо болох юм байгаад их хаврын байх удаа одоо тэгээд нагцаахан бараадаад явахаар шийдлээ нэг өдөр. Тэднийхээ аймагт байсан империалхан нэг дунд тэр нэгтлэн бодох. Тэгээд яшээ аваад би тэгээд тэр ахын даначаад нагцаахын дан хөрөөд би. Чи одоо дандаа цагаан нүрийн жинд явдаг хүн байсан дандаа байхгүй бас тэгээд яваад идэг. Тэгээд манай ээж одоо бас агсан гэж ялаа. Яа сайн бидэхгүй юм чи манай отгоо эгчтэй гэж ялаа битсэн байл нүн дээр. Чи цагаандаа нэг полти аваад ирээ гэд авч агчаасан гэсэн. Тэгээд яваад тэгээд байхгүй. Дос арц гэсэн. Тэгээд мө гаргаад тэгээд насварсан. Би баг царайг сайн бидэхгүй. Гэтэ яг би тэд нагсныхаа бүгд би сайхан хүн болсон. Гомдохч юм надад. Одоо энэ пердаха нагцын хөгтөдөө би баг нэг гэрийн амбисийг явуулдаг юм байна. Чи миний хөгтөний тоонд байдаг шивгүүд тананадыг гэлдэг байсан. Яа тураа надад би сайхан дураараа нүссэнгөө. Дураараа байдаг. Хөгтөө сайн хилээ надад байж байгаа гэсэн. Ээжийн маань дүү хулгана гэж байсан. Тэр их ч маань сайхан урт үстэй шүдэн цайсан инээд нь хачин гоё давхраатай нүдтэй одоо миний бодож байгаагаар би яг зурглан нүдэндээ харж байна. Ийм сайхан хүн байсан. Бид бас хамтдаа туслан гардаг, ярьдаг. Хоёр охин нэг хүүтэй байж байгаа дөрөвт хүүгээ төрүүлэхээсээ болоод ингээд өөд болцсон юм аа. Тэр намар ихчид маань бас л нэг совинд төрж исэн юм уу да бүх хүүгдээ хувцслаад гэр орноо цэмцээлгээд гэрийн дотор хөшгөө хүртэл шинжилж оёод тэгээ нөхөр нь жинд явцсан байсан. Жинд явхад нь нөхөртөө ганцхан юм зэгсэн. Тэр нь бол цагаандаа нэг хүүрдэг авчираад өмсгчээрэ гэж ганц хүн шүү дээ цагаан. Ингэж загсан. Тэгээд нөхрийгөө хүлээж чадахгүй төрхийн хүндрэлээс болоод өөд болцсон юм аа. Энэ бол миний нагц нар, миний ээж бидэнд ер нь харамсаж башгүй өө гашуу байлаа. Гэтэ хүүхдүүд нь сайн яваа. Бахарх нь би хамгийн их бахархна. Энэ их сайхан утгаас удиртай хүмүүс байсан юм байна. Гэдэг би одоо сайн мэдж явдаа. Тайхан садчих. Дандаа ажил төрөлтэй манай ахын төрчид төрөл чинь
андаа тийм юм болгоно, суурга барьна, тийм болно гэж яваад байдаг. Жил болгол явж яана шүү дээ. Гэхдээ би бас нутгийнхаа улсууд би бас заримд нь дурсаад ярьдیں۔ Мэдээ. Ийм удамтай хүмүүс байна. Бус хүмүүс ягаад ийм ажил явуулдаг юм болов? Эдгээр ягаад дандаа нэг гэж аав ээжээ дурсаад ингээд ясаа дандаа би ажил хий. Өвөцгий яа дурсамжгүй сайхан гэж хүүхдүүдэд мэдээж ягаад гэж бас баяртай байна. Балчир насанд нь насран хамгаалж өөрийнхөө хүүхдүүдээс өөрсгөө энэрэл хайраар дутаагаагүй Периллях хорлоо бэргнэн ярьж хүүхэд шиг л уруулан өмөлзүүлэн нулимс бөмбөрүүлэн санан дурсан сууна. Сэтгэлийн их өглөг хайрлан өгүүлхэн хүнддэг л ийм буюу. Ходим газар усны орта харта нутаган санахайома хорова дедэхи түний дотрос хонгоре жиген санахаямдахо. Тэгээд аав юм нард одоо хүчрхийг эрэхтэй гард хүчрхийг эмхтэй байдаг гэдэг жоохон ээж минь ээж идэг. Миний ээж чинь жижигхэн нуруутай ч гэсэн ч одоо намхан жаахан ч нар шиг сэтгэлтэй ээж минь гэж боддог. Тэгээ ээж минь одоо гэр бүлийнхаа өр хүүхдүүдээ өсгөж өндөлгсөн гой шитгэх гээд бүх зүйлээ аав юм ард талыг гэр бүл өр хүүхдүүдэд хамгийн сайн авч явсан одоо сайхан эмхтэй. Тэгээд ээж минь одоо юу л байна тэрийг одоо хиндэж байсан ч одоо тэрэнд өгнө энэнд өгнө гэж орсон гарсан хүн бүрийг цайлж ундаасан тийм сайхан эмэгтэй байдаг. Ээж минь одоо 80 насыг зооглосон сайхан эмэгтэй байгаа. Тэгээ өр хүүхдүүд нь ч гэсэн ч тэ одоо өр хүүхдүүд нь тэр дундаа охтууд нь 3 охин нь одоо ээжигээ дуурайсан эндүрмээр гинэ ээжитэйгээ гидсэнтэй гэдэг үхтэй одоо зөөрлөж одоо ээжийнхаа тэр сайхан сэтгэлийг одоо өвлсөн тийм сайн эзэгтэй эмэгтэй нар байхыг хичээдэг шүү ээжээ гэж хэлмээр байна. Миний төрсөн нутаг одоона цагаан гарам гэдэг юм голыг. Яна тэр өрөөцөө 2 модны хажуугаар гараад таатал дил байна гэсэн. Уул нь би 1939 оны туйлаа жилийн күн гэсэн. Дан күндээр гөгцөн күн байгаа юм. Би яг төрсөн аав ээжлэрээ байсан бол яг номи ёсар мэдjak бидээ. Тэгэхээр чи мэддгүй юм эсвэл айл нөтлөн одоо 3 жилийн өмнө төрсөн газрын хаан гэсэн чи манай нэг ахын кач ёнгороо гэж залуузааж өгдөө. Танаа төрсөн нутаг элгээд. Дээри 2-3 мөртөө күн гардаг биш үү? Кин гарлаа. Тэгээд энэ төрсөн бисэр манай тэр ачи залуузаалаа. Нутагт на цагаан сарын 28-нд гарсан байлаа. Би яг 2 сар дотор л гарсан. 2 сарын кедимэтгэв тэр цагт. Яг хүүчнаа нэ хүүчний тоогоор 1-2-ын яг 28-нд гарсан байлаа. Маргааштай тоосгүйгээ нөхөдөрти бүтэн тэгээд нэгэн шинэн болоод. Тэгээд цагаан сард их яарчил гарсан гэлээ надыг. Тэгээд одоо 3 жилийн өмнө энд гарлаа гэж төрсөн газар мэдж байгааш. Гарсан аав ээжээ чихээд өгсөн. Асарсан аав ээжээ байхгүй. Одоо 76 доллар хүчирж яана уу тех. Тэгжэр нэг төрсөн газар эмгэж миний ахаан хүү ёнгороо өгдөн голаар гаргаад нэштэй. Одоо манай медик сэдигэ цаачи манай нэг зээх хүн байд юм. Тэр келж яла надаас аха. Яна хоёр алгийн хооронд тэр чон хашин орон дээр чи гарсан гэж яа. Миний ах хэрлэг гэдэг хүн байна. Миний багд миний багш байна. Тэгээ 3 ачим явж яана ачинам жичим явж яана кеминнен ярин кем. Цоги явж яана. Отен мама төвдөн дорж явж яана мана дээр төвдөн дорж дөрвөн хүүхдтэйгээ нэг хүүхдээ Америкт юмна. За би 2000 км-ийн цаанаас 5 хүүхдээ нийт 19 хүн ах хүүхдүүдэн дагуулад ирлээ.
табын машанта. En sağın nasını hani burgun bolaçığa gegen dursqılega köşe bosqıga diga hamı qadri olasırla. Bükü bulğun çöt bükü axdı önürten Kazak Mongolar timde maç yıkı bayırla. Dalın tağın onda hayır sarta tevre yavsun köktü meni. Ulan Batırı yamır kampanya zakır dibila minikü. Şinçili kampanya zakır hayır sarta tevre yavsun köktü meni. İngat maç yıkı bayırılcan arıt timin axdı önür onun timinden tabi künde. O da öyle yamırım keldiğim bəydə olur. O da ingel yovcan daha köktüydüm. Ер нь бүгд хэлдэг юм байлээ дээ. Аав бол дээрээс мөнгөний харж явж байгаа. Тийм учраас маш их хичээж бас ихэл найдварыг алдаж болохгүй шүү гэсний захиас байнгын дагж явдаг гэж би сонссоо. Тийм учраас манай уран цугларсан та бүхэн үнэхээр те аавтаа аавгаа сайхан хайрл аавгүй нь бас те үнэхээр бас аавынхаа одоо тэр сайхан мэдмийн өмнө сайхан ажил хөрөлтөө үнэнч сайхан ад жаргалтай сайхан амьдрахын өрөөлийг бас дэвшүүлье. Тэгээд бид бүхнийг ингэж хорон цуглуулж байгаа маань аавын минь, ээжийн минь, та бүхний минь ингэж дэм тус шүү. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Амьдрал түсэн хангая. За ээж минь одоо биднийхээ дунд одоо ингээд те бол удаан настаж өхөр тоглоо тийм бол амт арууд тий одоо бид бүгдэндээ одоо тий төврөө олон жил харагдаж төврөө ороор гэгээд бид нэр шахаад байдаг тийм юм байхгүй бид өхөр тоглоо онд минь оруудна гэгээд байдаг одоо ээж минь одоо бидэндээ одоо олон жил төсөв тоглоулж яваараа гэд энэ сайхан өргөний төлхөөрийн ингээд ээжтэй гардуулъя. Амьдрал түсэн хангая. Миний нутгийн гүнгээр хонч улсан нураа. Миний нутгийн их бүн бичэдэр Аачин инкэн цагаадан буян дэлгэрийн ширвийн хамгийн том охин болж төрсөн Бүхий гэдэг хүн байна. Миний хань Бүвэ гэдэг хүний 12 хүүхдийн
хамгийн отхон хүүхэд Фонцогдорж гэдэг хүн байлаа. Банкны эдийн засагч мэргэжилтэй Овс аймгаас ажлынхаа гарааг эхэлж ховд Баян үлгийг баруун 3 аймгийг одоо дамжин ажиллаж байсан. Баян үлгийн аймгийн банкны Монгол банкны конторын даргыг 20 жил тасралтгүй хашиж байсан ийм хүн. Нутаг орондоо нэр хүндтэй, ах дүүстэй, бас их түшигтэй ийм сайхан хүн байлаа. Бид хоёр чинь амьдраад 30 жил болсон. 4 хүүхдийн ээж болж 4 хүүхдээ өсгөж одоо гарын ганцхан төлийн 4-нд хүргэсэн. Том хүү маань малын эмч мэргэжилтэй, удаах хүү маань хуулийн мэргэжилтэй одоо гайлд ажилладаг. Дараагийн охин бас хуульч мэргэжилтэй, оюу толгойд ажилладаг. Хамгийн отхон хүү эдийн засагч мэргэжилтэй. Аавынхаа мэргэжлийг өвлөн авч одоо Монгол банкнд ажиллаж байгаа. Аав маань бидэнд иргэдийн ухаан, амьдралын ухаан гэж байдгийг. Хүн эрдэм ном сурахаас гадна амьдралаас их зүйлийг сурах нь чухлаа гэж байнга сургадаг байсан. Бидний аав айлын отхон хүү болж төрсөн ч гэсэн ах トゥ нарынхаа гүүр манлайлагч үлгэр дуурай алуулж явсан эгэл жирийн бие багтай бэлчээр томтой хүн байж таа. Миний хань Фонцогдорж одоо 5-6 ном гаргасан. Энийн дотор хамгийн одоо үнэтэй бүтээл нь одоо Алтай сайхан нутгийн Эрдэнэсийн хилгээ гэж номыг гаргасан. Энд маш олон хүнтэй уулзаж учирч Алтай аймаг Чингэл хүртэл явж маш олон хүнтэй уулзаж судалгаа хийсэн. Монголд байгаа одоо энэ тэнд тархан суурьшсан уран хажуудад захидал бичиж, захидлаар хүртэл харилцаж одоо тэр устдах мөхөх шахсан өв соёлыг сэргийхээр дуу, шүлэг, онцох одоо юу гэдгийг тэр бүгдийг цуглуулж ийм сайхан ном гаргасан. Энэ одоо юм хийж байгаа, яг одоогийн юм хийж байгаа хүмүүст тэр үндэс суурь нь болж өгсөн. Тэрийг авч үлдээгүй бол одоо тэр сайхан юмыг өвлөж ирсэн буурлууд маань бурхны орондоо ихэнхэн заларсан да. Энийг авч үлдсэнд нь одоо бас их баяртай байдаг. Энээс хүмүүс их санаа авч тэрийг л одоо гол чигээ болгож явж байна да. Айлхан толгой өвөр ингэр дээр сүндэрлэх бод сувраг альч зүгээс гарсан жанчаа нөмрөө заларч байгаа бурхны дүртэй. Шар хөгшин замын чулуу түүж хоёр тийш нь хайдаг хүн малын хөл холын аян замын бартаа арилгадаг нэг үсэл байлаа. Бурхны ажилтай нутагтаан ирээдүй хойчон даатхан сүсэглэж цас талтай минь гэж залбирсан дунд төмөртийн бурхад минь. Дунд төмөрт төрсөн бүүвэн үрсатн улам олон болж удам судрынхан ариун хэлхээгийн гагнан явна. Их бахархал энгүүн их шүтэмэн оршотуга.